За бүгдээрээ сайн байцгаана уу, бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. ГГ Монгол подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Уянгаа байна. За манай өнөөдрийн зочноор та бүхний сайн мэдэх Ари Йога Мейкап хүрэлцэн ирсэн байна. Аригч маань. За сайн байна уу та? Сайн байна уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгыг маань хүлээн авч энд хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ирсэнд баярлалаа. Өнөөдөр урих болсон шалтгаан нь одоо сүүлд авсан шагналт дэлхийн аваргын хошаа медальтан болцсон. Тэгээд тэр нь бас ингээд үнэхээр том зүйл учраас энэ талаар нь гоё ярилцаад тэгээд гоо сайхан гэдэг бол эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой байж идэг зүйл те. Тэр талаар бас ярилцъя гэж бодсон. Тэгээд юуны өмнө та гоё өөрийгөө манай үзэгчдэд дэлгэрэнгүй сайхан танилцуулаад тэгээд мейкапын салбарыг сонгож орсон шалтгаан тэр талаас ярьж эхлэе гэж бодсон. За маш их баярлалаа. Намайг Ариун Заяа гэдэг. Ари артист нэр маань гэх юм үү те, Ари гэж дууддаг. За тэгээд нэр будалтын ертөнцид яг ингээд ороод ажиллаад 12 жил болсон байна. Тэгээд яг хамгийн сүүлд дэлхийн аваргын тэмцээнд би нийтдээ 5 удаа орохдоо 4 шагнал авсан байна. Гэхдээ ингээд сая бол 2 шагналаар ингээд авсан байгаа. Тэгээд зарим хүмүүсээс гайхчих магадгүй хүүе. Одоо ингээд бүр ингээд шагналын учрыг нь олохгүй ч юм уу те. 21 болон 22 онд авсан шагналаа яг одоо болохоор албан ёсоор нөгөө хүзүүндээ зүүж гартаж аваагүй байсан. Сая анх удаага ер нь бол маш олон шалтгаан гарсан л та. Тэгээд анх удаага хүзэндээ зүүж үзсэн. Амар гоё байд юм байна. Яг тэр үеийнхаа ингээд шагнал авч исэн сэтгэл хөдлөл, мэдрэмж те бүх зүйл ингээд дахиж ингээд мэдрэгдээ те. Яг энэ жинхэнэ утгаараа яг ирдэг юм байна. Тэгээд энэ дээр бас хүмүүс аягүй төөрөлтөд гэх юм уу. Ахаад ямар шагнал авчаа, ахаад дэлхийн аваргад орсон юм уу гэж тэгжсэн. Тэгээд 24 онд бол яг Continental Cup гэд бас манай OMC Hair World дэлхийн аваргын тэмцээнээс зохион байгуулсан TVD аварга шалгаруулах тэмцээнд мөн ахаад 2 шагнал авсан байхгүй юу. Тэгээд яг энэ 12 жил ажилласан ажлын маань дадлага туршлага тэр бүх жилүүдийн маань ингээд үр шим хөлс цалин юу гэмдэ тэр бүх маань л ингээд шагнал олж ирээд байгаа юм. Тэгээд хүн болгонд ингээд хийж байгаа ажлынх нь үр дүн янз бүрээр л гарч ирж байдаг ш тийм ээ. Тэгээд миний хувьд бол яг бидний мейкап артист ус гоо заслалын яг энэ салбарын маань хувьд олимп гэж нэрлэгдэх хамгийн олон орны хамгийн олон оролцогчдод ордог. Энэ жил 78 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ийм тэмцээн байхгүй. Тэгээд манай Монголд бол нөгөө хамгийн сүүлд хөгжиж ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай Монголын хувьд бол 17 18 дахь жилдээ оролцож байгаа гэсэн үг. Тасралтгүйгээр. Тэгээ миний хувьд талаар миний мэрэгжил маань бол өөрлөлтөө геологч мэрэгжилтэй. Хүмүүс амар гайхаад тий. Тэгээд тэгэл нөгөө нэг аав ээжийнхаа чиглүүлсэн замаар ингээл явдаг жишээ тухайж байсан шүү дээ тий. Геологийн сургуулийн хуваарийг аваад геологчороо сураад үргэлжлүүлээд магистрт орсон. Хажуугаар нь ажилласан. Тэгэл нилээн явж байхдаа нөгөө сурж авах үедээ ингээл найз нөхөд дундаа байгаад хүн чинь бас нэг анзаардаггүй юм байна. Яг ажил дээр гарч ирээд ажлынхаа нөгөө утга учирыг нь ойлгож ирж байгаа хгүй. За яг ийм ажил хийдэм байх, ийм юм байна. Би энд дургүй юм байна гэдэг ч юм уу те. Тэгээ би яг юунд сонирхолтой юм бэ гэдгийг ингээд яг анзаарч эхлээд тэгээд тухайн үедээ нөгөө YouTube үзээд Pony Makeup гэдээ байдаг аахгүй юу? Адаач байдаг. Тэгээд тэр охины YouTube бичлэгнүүдийг үзээд амар гоё дурласан. Би яг энийг хийх юм байна. Гэхдээ энэ маань өөрөө нөгөө Монголд яг ингээд яг энэ салбар маань хөгжөөгүй мейкап артист гэж нэрлэхээс илүү хүмүүс дандаа ерөнхийд нь гоо сайханч гэд нэрлэдэг. Тэгээд тухайн үед ийм нөгөө орхилем ингээл идэх хүч авч ирсэн шүү дээ. Орхилемийн ийм нөгөө гоо сайхны зөвлөгөө өгдөг хүмүүсэд аягүй их байсан. Тэгээд мейкапын сургалтанд суй гэсэн чинь сургалт байгаагүй. Тэгээд YouTube-ээр суралцж агаад үргэлжлүүлээд Солонгос явж сурсан. Энэ мэрэгчлээ ингээд дагнаж ерөөсөө энэмгээрээ ажиллая гэж таа. Тэгээд тэр үед тэгэл амар олон ийм дургуйцал ч юм уу эсэргүүцэлтийн мэдээж тулгарсан л та. Тэгэл мэдээж гэрийнхэн гайхаш ийм гоё те ихтэй сургуулийн боловсрал эзэмшчээд хүмүүс яг тэр үед аягүй олон хүнээс сонсог. Чи ингээд ихтэй сургуулийн дээд боловсрал эзэмшчээд замын гоо сайханд батгах шах гэдэг юм уу гэдэг үгийг амар их сонсч байсан байхгүй юу. Тэгээд бусад улс оронд айгүй өөр байгаад байгаа хгүй. Одоо чинь Солонгост очиад тэнд яалчгүй бие даасан мэрэгжил болчихсон.
Тэнд ингээд угаасаа бүр ингээд ихтэй сургуульд нь ингээд мэрэгжил болгоо сонгоод явдаг хүмүүс. За тэгээ Европ руу Орос руу болохоор нөгөө нүүр хувиргалт буюу нөгөө special effect гэж яддаг. Киноны нүүр хувиргалт тал руугаа ингээд гүнзгийрүүлээд явдаг тий. Тэгээд Солонгос сурахтаа илүү сайн ойлгож авсан. За энэ мэрэгжил өөрөө ийм юм байна, ийм юм байна, ийм юм байна. За тэгэхээр Монгол орондоо одоо энийг аягүй сайн ингээд таниулах, дэлгэрүүлэх те эн чин кино дэлгийц зурлаг байгаа л бол энийг дагаж явдаг салшгүй зүйл. Одоо бүхэл зүйл дээр юм л да. Реклам, клип, сэтгүүлийн нүүр одоо ч ерөн сэтгүүл айгу багассан байна шүү дээ. Тэр үед бол ингээл сэтгүүлч амар хүч авсан байсан шүү дээ тий. Энэ бүх юмыг ингээд нүүрэн талыг нь өнгөлөд байгаа хэрнээсээ энэ маань өөрөө яг хүмүүс тэдэл юм мэдэгддэггүй бие даасан мэрэгжил гэж бас үзэгддэггүй байсан юм шиг санагцсан. Тэгээд одоо мейкапаараа ажиллаад 12 жил болоход энэ маань өөрөө ингээд маш хурдцтай хөгжсөн байна. Одоо бол маш олон мейкапчд байгаа. Хүн болгон тий сургуулаа төгсөхдөө би ямар мэрэгжил эзэмших вэ гэдэг ийм сонголтууд донд ороод ирсэн байхгүй. Бараг л нэрээ ингээд сая өнгөрсөн жил амар олон тий өсвөр насны сургуулаа төгсөж байгаа мэрэгжил сонголтоо хийж байгаа ингээд охтуудтай уулзалт хийхэд бараг л 5 охин тутмын 3 нь ингээд сонголтын донд оролцсон байдаг. Би ингээд мейкап артист болт юм уу гэж бодож байна тий. Тэгээд яг ингээд яг яхаа мэдгүй байна. Манай гэрийнхэн бол ингээд энийг ол зөвлөхгүй байгаа. Одоо энийг сонгуул би хаанаас эхлэх үү яах уу тий. Өстой сайн муу сайхан муухан юу яд юм бэ гэдгийг ингээд аягүй их асуудаг болцсон. Тэгээд энэ хэмжээнд хүртлээ хөгжиж тэгээд мейкап гэдэг маань өөрөө яг миний бодлоор бол энэ бол өөрчлөлт гэсэн утгатай үг. Тэгээд дээрэс нь цаг үеэ дагаж биш дандаа цаг үеэс дагууч одоо давж төрүүлж хөгжиж идэг ийм салбар. Тийм учраас яг энэ мэрэгжлийг илүү одоо нөгөө хурдтай одоо илүү төсөөлөн бодох чадвар сайтай, илүү одоо нөгөө нэг тухайн үеийн трендээс төрүүлээд трендийг бий болгодог тий бүтээлч сэтгхүйдээ ер нь л одоо яг энэ төсөөлөн бодох чадварын ертөнцийн амар сайн хөгжсөн хүмүүс хийдэг гэж яг миний хувьд бол хараад байгаа. Тэгээд гүйлгээ авах амар сайтай байх хэвээр. Ингээл анх удаа хүмүүстэй уулзахад тэр хүмүүсийг нүдэндээ агүй олон дүр төрхөөр зураглаж чаддаг хэмжээний тийм хийс ертөнцийг ер нь өөртөө бүтээхээс аргагүй. Тэгээд энэ мейкап маань өөрөө дотроо бас агүй олон салбар руу хувирна л да. Та үйлчлэгээний салбар руу чиглэж байгаа мó, фэшн тал руугаа чиглэж байгаа мó, киноны хувиргаал тал руугаа чиглэж байгаа мó гэл ингээл хуваагдаад явчихна. Тэгээд тэр болгоноос одоо мейкапын ерөнхий ойлголтоор нь сурж хийж авч агаад хүмүүс ингээд чиглэлээ бариад аваад явдаг гэсэн үг. Нөгөө мейкапыг сонгож байхад ингээд зөндөө олон тулгаралтай ингээд таарчсан ингээд тэнгүүд одоо та тэр үед би ингээд болоод зүгээр л геологоороо ч юм уу те тэгээ явцсан байсан бол гэж бодох үе байдгүй байдаг л ах те. Тэгсэн бол одоо ингээд геологч хийгээд ч юм уу те. Одоо үгүй яг ингээ асуусан чинь яг хийж эхэлснээс хойш би бас тэгж бодоогүй юм байна. Яг нөгөө сургуулаа төгсөөд мэрэгжил сонголтын дээр надад хэд хэдэн хөлбөр орж ирж байсан байхгүй. Яг тухайн үед л мейкап артист гэж орж ирж байгаагүй. Сэтгүүлч болох эсвэл юу дизайны сургуульд орох юмсан гэж айгүйх бодож исэн. Тэгэхдээ нөгөө нэг өндөр цалинтэйгээд гэрийнхэн маань ингээд сонголтод ингээд одоо геолог байвал зүгээрээ гэж зөвлөж исэн. Тэгээд тэр хугацаанд одоо ингээд нөгөө нэг үеийнхнасаа гэх юм уу нэг юм жоох юм өөр жишээ нь одоо ингээд анимлаш гэдэг ингээд те юм 5 салаа сармаас тухайн үед би бас их тэгдэг байсан байгаа хгүй сармаасаа ингээд бөөгнөрүүлж болж жагаад ингээд нэг юм 4-5 саргуур болохлээр надад таалагдаад идэг. Нөгөө уруулын бор харандаагаар ингээд хамар дээрээ 2 цэг тавиад тэгээд ингээ бүх юма ботчдаг. Яг одоо нөгөө тренди болж байгаа зүйлс. Тэгээд ингээд орол моруулаа ингэдэг байсан. Тэгэхээр яг тодорхой хэмжээгээр надад тэр төлийн одоо юм байгаад л байдаг байсан юм шиг байгаа. Өөрөөсөө анзаарч мэдгүй. Тэгээд сургуулаа төгснөхийн дараа мэрэгчлээ эхлээд дургуугаа ойлгосон байхгүй. Ер нь жоохон дургуу байна гэд тэгжсэн. Тэгсэн чинь манай дүү надаа миний бодлоор та гой сайхны тал дээр амар гоё мэдрэмжтэй санагддаг. Тэгээ би өөрөө бас ингээ анзаарч багасаа дандаа юм хөрх эмхтэйчдэг амар крашлдаг. Холливуудын ингээл доочоод тэгэл ингээл Монголын жүжигчд мүжигчд гэл ингээл харахаар ингээл хөрх эмхтэйчдэг амар хардаг ямар хөрх юм бэ гэл хараад тэдний ингээл нөгөө одоо нөгөө найзуудын нөгөө ричл мэтчэлтэй хүснэ яаж байнга юм хүсгэрээд юм болоо тий. Тэгэл ингээл нөгөө Виктория Бекхэм юм засалт масалт юм өнгө төрх амар гоё таалагддаг. Тэгээд яг тэртлийн л сонирхол байдаг байсан юм шиг байгаа. Тэгээд энэ ч бас яг тодорхой хэмжээгээр нүүрэн дээр дизайн гаргаж байгаа гэсэн үг тий. Тэгээд мейкап гэдэг одоо энэ
зүйлтэй таарад бичлэг үзээд те яг ийм ертөнц бас байд юм байна те ийм зүйл байд юм байна манай Монголд одоогоор ингээггүй юм байна. Тэгээ энэ дээр яг ингэ санагдсан байлээ. Яг бидний үеийнхээ илүү сайн ойлгох бах сүүлийн үеийн хүүхдүүд одоо харьцангуй ийм чөлөөтэй болсон шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Ингээд сургуулаа төгсөөд ийм завсарлагын жил тийм гэп авдаг тий. За тэгэнгүүт тэр жилдээ ингээд би өөрийгөө юунд дуртайгаа ингээд энэ амар зөв нэг бодлын аягүй зөв санагддаг. Тэнгүүт бидний жил чинь ерөөсөө нэг жил алдаж болохгүй гэлстэй бошоохон яараал тий мэрэгжлийн сонгуулдаг байлаа ш. Тэгэл ястаа нөгөө 4 жил сурсан дипломороо 40 жил амьдрна гэдэг үзэл бодолтой бидний ээж аваад хамгийн ихээр ингээд бидний сонголтод нөлөөлдөг. Бид нэр өөрсдөө ч бидний яаж сургалаадаа яаж инглээдэг гэл нэг аль биесаар тэр колтролтой ороод ингээд ажиллаждаг байсан. Тэгээд тэр үед яг диплома хайна гэдэг бол амар хэцүү шийдвэр. Ингээд иргэн тойрныхаа хүмүүсээ гомдох гэдэг юм болов уу тий. За зөв юм болов уу, буруу юм болов уу? Бөө юм болно шүү дээ. Нэг юм үхэл амьдралаа сонгож байгаа хүн шиг. Тэгээд өөртөө нэг юм дуртай юмдаа чадна гэдэг жоох итгэл байх хэвээр. Гэтэ хөндлөнгийн хүмүүс үнэхээр бас ингээд нөлөөлнө. Гэхдээ эндээс би ингээд одоо мэржил сонголт хийж байгаа хүүхдүүдэд угаасаа хэлмээр санагдیں۔ Яг чи өөртөө итгэлтэй байна уу? Хүмүүс ирээд надаас би энийг чадах уу гэж аяух асуудаг байхгүй. Би энийг чадах уу? Би энийг чадах болов уу? Энэ гоё болов уу? Энд байгаа гоё гэдэг зүйл миний нүдээр гоё, тэр хүний нүдээр гоё юм уугүй юм уу? Би мэдэхгүй шүү дээ. Ахаад нэг өөр хүний нүдээр ямар юм те юм гэдэг чи өөрөө 6 талд 10 талд үнцгтэй байдаг шиг. Тэгэхээр тэрийг эргүүлээд өөрөөс нь дандаа асуудаг. Чи өөрөө гоё гэж бодож байна. Чи өөрөө чадна гэж бодож байна. Хамгийн гол нь дуртай байхаас гадна тэрнгээр хол олж идэх гэдэг шүү дээ. Тэр нөөц болцоо чинь чамд хэр байгаа. Одоо ингээд амар мундаг авьяастай хэрнээсээ тэрнгээр ингээд мөнгө олж чадахгүй хүмүүс гэж бас зөндөө байна шүү дээ. Айгүй мундаг багш нар юм байна. Тэгсэн чинь өөрийнхөө тэр чадвар нь байгаад байгаа юм. Тэр чадвараа бусдад болон нийгэмд ингээд зарж чадахгүй хүмүүс ч бас байгаа. Энэ бүх талыг угаасаа л тооцоолно. Бүх юм эдийн засагтай холбогдох учраас өнөөдөр би энэ мэрэгжлийг сонгоод хэр удаан одоо хоолны мөнгөө залгуулахгүйгээр те яг ингэж байх юм бэ. За хэр удааны дараа би ингээд одоо хоолны мөнгөө олоод хэр удааны дараа би ингээд илүү гоё хангалуун те энийга бүр гоё юм өөр юмтай ингээд нийлүүлээд хийдэг болох юм бэ гэдэг бүх тооцоолол хувь хүнд амар байх хэвээр. Тэгэл энэ дээр ер нь хувь хүний бас одоо менеж гүйлгээ ухаан бас гарч ирэх байх гэж бодож байна. Тэгээд би бол гэрийнхэндээ аль биесаар хэлсэн. За би ингээд нүур боднаа. Тэгээд ингээд чиний цалингаар би ингээд буудаг авнаа. Би ингээд 6 сар гэртээ огт мөнгө авчирахгүй. Би мөнгө олохгүй. Гэхдээ би энэ бүх цалингаар чинь буудаг авнаа гэд гэр бүлийнхээ хүндээ хэлээд гарч исэн. Гэхдээ 1 сарын дараанаас би мөнгө олж эхэлсэн. Яа би өөртөө дотроо 6 сар л ингээд өөртөө нөгөө нэг зөвшөөрөл олгосон. Тэгээ 6 сар л за нөгөө нэг өчнөө мөнгөөр тоглоё. Одоо тийш одоо ингээд чадахгүй мэдгүй учраас надад ямар чадвар байхгүй учраас тоглох гээд байгаагаа би мэдээд шүү дээ. Өчнөө бодог авлаа те тэрнгээрээ ингээд тэгээд өөртөө итгэх итгэлтэй байдал гэдэг бол хүнээс олж авдаг зүйл биш. Яг чиний дотроос чи өөртөө маш сайн ярилцж гарч ирд юм байна. Тэгээд энийг бол би ингээд амар хүмүүст хэлэх хэрэгтэй. Яг тэгэхээр жинхэнэ өөртөө итгэлгүй болон жинхэнэ ингээд амар ичимхий хүмүүсүүдийн тэргүй игнэнд явахаар хүн баггүй юу? Би өөрөө айгүй ичимхий амар ийм өөртөө итгэлгүй чадна гэж бодож байгаа ч гэсэн дотроо л чадна гэж бодоод тэрийг хүнд би чадна гэж хэлж чаддгүй санаа зовоод байдаг. Хичээд нэрлэхэд идэх те. Тэгээд тэр байдлаа амар сайн задлах хэрэгтэй юм байна гэдгийг айгүй сайн ойлгосон. Тэгээд тэмцэл гэдэг чинь өөрийнхөө дотроос эхэлдэг. Тэгээ өөрийнхөө ичимхий чанартайгаа, өөрийнхөө чадах болов чадахгүй болов гэдэг тэр өөртөө итгэлгүй байдалтайгаа тэмцэнэ гэдэг өөрөө л тэмцлийн хамгийн том хэлбэр. Яг энийгээ даваад гараад те нийгэмд ингээд гой өөрийгөө ойлгуулад, харилцаад, бодол санаагаа илэрхийлээ сурч хамаал энэс цаашаа юу ч тэмцэл биш. Яагаад гэвэл чи хамгийн хэцүү зүйлээ тэмцээд даваад тэр ингээд ичимхий болов өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа чанараа ингээд даваад гараад ирчихэж байгаа учраас энийг амар олон тэмцээнд орсны дараач би хүмүүст хэлмээр санагдав. Яг үнэхээр үнэнгээсээ хүмүүстэй тэмцээд байгаа хэрэг юусоо биш. Өнгөрсөн жил би 19 онд ингээд тэмцээнд ороод хитгүүр байранд орсон юм бэ те. За би 8 дугаар байранд орчлоо. Тэгэх юм бол би 20 онд ороод ядчил тэрийга дотроо
1 2 гэж чеклсэн байлаа ч за би 5-аас хойшлохгүй дээ гэдэг юмыг гаргах хэрэгтэй. Чиний урд хийн орох орохгүй. Ерөөсөө хамаагүй чи өнгөрсөн жилийн өөрийнхөө урд орох гэдэг байгаа байхгүй. Ерөөсөө эн чинь л тэмцлийн нэг хэлбэр. Хүмүүс болохоор амар олон тэмцээнс харсан нэг зүйл юу вэ гэхээр яг энэ ингээд дэрхтээ байгаа хүмүүстэйгээ өөрийгөө харьцуулж өрсөлдөх. Энд байгаа хүний чадвар чинийхтэй харьцуулахад жижигхэн байж болно шүү дээ, тий. Тэгэхэд тэр хүнтэй өөрийгөө харьцуулаад иж болохгүй шүү дээ. Өнөөдөр чиний чадвар яг аль хэмжээнд байгаа юм. Дэлхийн аврагт би чадна гэд ороос хориод үзээд тэ өстө суг гэдгээ мэдэрсэн бол дараа жил тэр ингээд тэнд сугнаасаа тийшээ гарыг л та мөрлөө хүзүүлөө орё л та гэдэг ч юм уу те яг энийг л амар сайн өөртөө суулгах хэрэгтэй. Ингэх юм бол хувь хүнийхээ хувьд өсөлт хөгжил дэвшил болон сэтгэл ханамж гэдэг зүйлийг амар гоё аавна. Тэгээд хамгийн анхны 19 оны жил бол надад яг энийг зааж сургасан. Тинчээ амар ингээл олон орны амар олон жилдээ ингээд дараалаад 10 жил тэмцээнд орсон хүн ч байгаа. Гэхдээ өөрийнхөө хувьд өөрийгөө ялаагүй хүмүүс гэж байгаа шүү дээ. Яа тэгвэл жил болгонд 4-р байр 3-р байранд ороод лээсэн дараа жил нь ороод байгаа ч юм уу тий. Хувьдаа нөгөө 4-5-д орсон хүмүүсийг тэр 3-р байранд орсон хүн ялаад байна шүү дээ. Гэхдээ өөрийгөө ялахгүй байгаа шүү тэр хүн. Энэ дэр амар сайн ажиллах хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол одоо яг ингээд 19 онд ороод 20, 21, 22, 23, 24 онд би тэмцээнд ороогүй унтсан. 21, 22 онд алтан медаль авсныхаа дараа 24 онд за энэ удаад 2 төрлөөр ороод ингээд тий шанглаа 2 олгож чадах юм уу гэдгээ үзье гэдэг ингээд өөрийгөө л сориод байгаа байхгүй. Тэгээ хүндэнгийн хүмүүсийн нүдээр харахад бол ер нь за ингээд дэлхийн бүх хүмүүсийг даваа гарчлаа, ингэчлээ хүн болгоо өөрийнхөө өнцгөр харна. Сайн найрч ирнэ, муугаарч ирнэ тий янз бүр амар мундаг гэж хүлээж авах хүн байна. Зарим нь үе чиж одоо болоогүй мó одоо болно штэ гэж хүлээж авах ч хүмүүс байна. Гэхдээ тэмцээн гэдэг маань өөрөө эргүүлээд баг нэг ихтэй сургуульд сурсан юм шиг нэг том мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдсан юм шиг дайны ямиг маш богино хугацаанд тэр хүнд өгдөг апдейт хийгээд байгаа гэсэн үг байхгүй. Буцаад хурд суун, сэтгэмд суун, тэр жилийн хаан тренд болон тэр жилийн тэмцээнд орж байгаа хүмүүсийн чадвар чансаа бүх юмнаас би өөрөө бас суралцаад байгаа гэсэн үг, өөрөө бас хүмүүсийг сургаад байгаа гэсэн үг. Тэр энэ өөр амар чухал. Тэр хүн өөрийнхөө артист гэдэг мэрэгжлийнхаа хувьд өөрийгөө ингээд апдейт хийгээд дараагийн түвшинд л авчиад байгаа гэсэн. Энийг нэгэнтэй л бүр ингээд гүнзгийд нь хүрээл би яг энэ чиглэлээр ингээд мэрэгжлээд ажнаа гэж байгаа бол бусдаа өрсөлдөх гэж биш өөрийгөө гоё апдейт хийх гэж заавал тэмцээн уралдаанд ороод үзэх хэрэгтэй. Мейкап артист болоод ерөнхийдөө дажгүй явж байгаа. Өөрийн гэсэн яг карьераа болгоцсон хүмүүс ойролцоогоор ер нь хэдэн төгрөгийн цалин авдаг вэ? Цалин за цалин авдаг хүмүүс байгаа. Тэгээд өөрөө ажлын байр бий болгож байгаа хүмүүс ч бас байгаа шүү дээ. Тэгээд яг миний хувьд бол одоо нэг эхний жилүүдэд за 10 жилийн өмнө ч одоо хүүе санахгүй байна. Ямар ч байсан санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан одоо 10 жилийн өмнө ингээд яста яг 1 жил бараг юу байсан баха. Одоо өөрийнхөө хувийн орлогыг бүрдүүлээ явж исэн. Тэгээд тэрний дараа жилээс нэг ажил одоо олгогч болж эхэлсэн. Одоо ажилтнаа болж эхэлсэн. Тэгээд тэр үеэс ер нь янз бүрийн одоо 18 оноос өмнө гэх юм уу нөгөө энэ мэрэгжил маань баяр одоо ингээд Монголын одоо нэг баярын сезонуудаар сезонтой амар холбоотой байсан байхгүй юу? Одоо ердөөсөө хамаарахгүйгээр тий ямар ч дэлгүүр одоо хоол унд юу ч гэсэн бүх юмний маркетинг ингээд өнгө төрхөнд амар анхаардаг болоод ингээд ажлын санал бол байнгын тасрахгүй болсон байна л да. Тухайн үед бол жинхэнэ баярын үе дээрээс амар нөгөө халтур хийгээд гэж ярина шүү дээ тий. Хийгээд за тэгээд яг нуулгүй хэлэхэд кино онд бол дандаа ингээд нөгөө амар дуртай учраас явдаг. Яг тэрний цалингаар бол амьдрын гэдэг хэцүү яг ингээд аваа явж байгаа цөнгөтэй бодгийнхаа мөнгөнд ч хүрэхгүй. Тэгээд тэр кино маань өөрөө надад зохиолынхаа хувьд болон ажиллаж байгаа дөрүүдийнхээ хувьд таалагдах юм бол мөнгө нь их бага байсан ч хамаагүй ингээ явдаг. Тэгээ энэ бол өөрөө нөгөө уран бүтээлч хүний чанар ах гэж би боддгийн. Бүх зүйлийг мөнгө гэж харахгүйгээр айгүй их явдаг байсан. Тэгээ 18, 19 он хүртэл яг үнийг хэлэхэд амар овоож ацаадлаа. Мөнгө бол олоогүй. Гэтэ ер нь бол ингээл яг л халтан донжтой барай явдаг гэсэн. Тэгээ тэрнээс хоошоогоо бол нөгөө өөрийнхөө хийж байгаа одоо та бүх маань мэдэж байгаа шүү дээ. Йог байгаа. Тэгээд мейкапын бүтээгдэхүүнүүд хийж эхэлсэн. За тэгээд йогтойгоо холбоотойгоор нөгөө нурууны бүс хийж эхэлсэн. Одоо сүүлийн дайр сарчлагаа хийж эхэлж байгаа гэд ингээд ийм борлуулалтын бүтээгдэхүүний борлуулалтын чиглэлийн зүйлээрээ орлогын хүсвэрээ бүртгүүлээд тэгээд ингээд
явж байгаа. Тэгээд яг ажил олгогч хүний хувьд л өөрөө ашигтай ажиллах үеч байна, ашиггүй ажиллах үе байна. Янз бүр. Тэгээд ирж ажиллаж байгаа хүмүүс яг өөрийнхөө чадвараар л цалингаа тодорхойлдог. Энд нэг хүн тэ сая 500 авах хэмжээний чадвартай байж болно. Тэнд 4 сая, 5 сая, 8 сая, 10 сая авах чадвартай хүмүүс ч байж болж байна. Тэгэл ерөөсөө энэ дүнг би өгөхгүй гэсэн үйлчлүүлэгч болон тэрний одоо ингээ явсан уран бүтээл өөрөө тэр хүний цалинг тодорхойлол явчихдаг гэсэн. Тэгэхээр харилцаа адилгүй. Мейкап чинь хүн яг сарын тэд авдаг гэж хэлж чадахгүй. Амар гой хурдтай хөдөлгөөнтэй сэтгэж чаддаг юм байх юм бол тэр хүн хичнээн зураг авалтыг нугалж जैन те тэрнгээрээ амар ингээд бас хөөрхөн цуглуулаад авчихна. За нэг зураг авалтанд явлаа гэхэд тэгэл хүн болгон өөрийнхөө цагийг яаж үнэлж гин гэдгээс хамаарал бүр үнэхээр янз бүр байд юм билээ. 50 мянгаар ч явъя, 100 мянгаар ч явъя гэдэг хүмүүс байд юм билээ. Тэгэл 300 мянга, 500 мянгаар ч явах хүмүүс байна. 800 мянга, 1 сая 500 ч гэж явах хүн байна. Тэгээд одоо зураг авалтыг янз бүрээр те өөрөө дунд нь ороод өөрөө бас тэг ингээд юмнуудыг нь хилцээд явах юм бол тэр хүн хэд яхан 2 сая, 3 сая, 5 сая гэл ингээд үнэлэмжээрээ явна. Тэгээд хоёр газар тохиролцоондоо хүрэхлээрээ л тэр ажил хэрэг бол явна гэсэн үг л тийм. Таны үед ер нь бол манай монгол охтууд хөргөн үү? Амар үзэсгэлэнтэй шүү дээ. Айгүй хөргөн. Надад ингэж санагддیں۔ Ямар ч эрэгтэй хүн талент харахтаа өөрийгөө хөөх би ямар сайхан залуу вэ гэж хардаг. Ямар ч церемонит байсан. Ямар ч хөргөө өөрийгөө талент харахтаа яа миний энэ жоох юм, энэ маань юм байсан бол гэж амар дандаа боддог. Тэгээд тэр хүн нөгөө өөрийгөө амар сайн мэдж байгаа учраас өөрийнхөө дутагдaltaй талыг хамгийн түрүүнд олж хардаг. Тэгээд артист хүний нэг давуу тал болохоор анх уулзж байгаа хүнийхээ энэ бүр зуршил болчтой. Хамгийн гоё зүйлүүдийг ингээд түүгээд харчдаг байхгүй. Одоо ингээд би түрүүн уулзгаад л өөх хөмсгэнстэй амар хөөрхөн гоё юм а ямар гоё нэмсгэлт юм бэ гэдэг ч юм уу те. Яг ингээд гоё зүйлийг нь олж хараад нүрийг нь будахтаа тэр зүйлсийг нь илүү гоё тодтгох, тэрийг нь илүү нөгөө төрхийг нь алдагдуулахгүй байхаар хичээж буддаг. Тэгэнгүүт эмэгтэй хүн болгон ийм нөгөө өөртөө итгэлгүй чанарыг хүнд илэрхийлэхгүй байсан ч гэсэн дотроо хадгалаад идэм байлээ. Тэгээд энийг одоо ингээд сүүлийн жилүүдэд амар сайн анзаарч байгаа. Хүн өөрийнхөө илүү давуу одоо талаа айгүй сайн олж харж чаддаг болцсон. Өөртөө итгэлтэй болцсон. Өөрийгөө илэрхийлэх чадвар айгүй өндөр болсон юм шиг санагддаг. Нөгөө өвөрмөц төрхтэй гэл ингээл ярьж штэ тий. Тэр ийм энэ маань заавал хүн болгон давхраатай байх албагүй юм байна. Заавал хүн болгон зузаан уралтай байх албагүй юм байна. Одоо нэг биеийн стандарт гэж ярьж байгаа шүү дээ. Тэр стандартаас хүн өөр байж болно. Өөр ингэсэн онцлогийг ингээд ертөнцийг ингээд амар илэрхийлж боддог болсон. 10 жилийн өмнө ингээд нүүр ам дээрээ шигтгээ наагач ч юм уу зураг зураад явахад хүн болгоо ингээд гайхаж хараал хоорондоо яриад ингээд өнгөрдөг байсан бол одоо өнөөдөр хинч гайхаж хардаггүй тийм чөлөөтэй сэтгэлгээтэй болцсон. Тэгэд энийгээ дагаад охтууд маань өөрөө өөрсдийнхээ давуу талыг бүрдүүлэх те өөрөө өөрсдийнхээ ертөнцийг илэрхийлэх харах юм бол нөгөө аним стилтэй ингээд бүр хувц муц те чолк молк парад мерка хүртэл зүгээд ингээд явж идэг штэ. Ийм болчихсон. Энэ надад амар таалагддаг. Айгуу гой санагддаг. Тэгээд ер нь гоо үзэсгэлэн гэдэг зүйл ямар нэг стандартад баригдаж угаасаа хэмжигдэхгүй. Миний хувьд болохоор хүнтэй уулзаад ингээд нэг юм шууд л одоо тий амар гоё эрэг байдлыг илэрхийлээд инээмсэглэж чаддаг хүмүүс ялч үнэхээр өвцгсэлэнтэй. Тэр энергээр ингээ мэдрэгдээд идэг. Энийг болохоор нөгөө йогаар ажилласан жилүүдтэй амар анзаарсан байхгүй. Айгүй гоё үзэсгэлэнтэй эмэгтэй хүн орж ирсэн байлаач гэсэн цаанаасаа нэг юм сөрөг токсик юу ялгаруулаад байдаг. Бүх юмний болохгүй бүтгүүг нь хардаг. Сквал гутранг ч юм уу тийм хүмүүс яалчгүй энергиэрээ өөрийгөө хөрхөн гэж үнэхээр мэдрүүлдэггүй. Тэгэхээр өөрийнхөө тэр одоо нөгөө бусдад одоо ингэж гаргаж байгаа энерги бас амар сайн анзаарч ах хэрэгтэй юм болоо тэрийг хүн болгон тодорхойлж хэлж мэдгүй ч гэсэн тэрнгээр одоо энэ хөрх юм а үзэсгэлэнтэй юм а гэдэг тодорхойлондоо яалчгүй багтааж идэг юм шиг санагддаг. Йогийн тухайд ярихад йог одоо бяцлаглалын нэг хэлбэр төрөл болж байгаа шүү дээ. Тэгээд танисаа хэллээ шүү дээ ингээд орж ирэхдээ тэр хүн одоо ингээд стресстэй байгаа тэр зүйл нь мэдэгддэг. Тууштай яваад тэр зүйл нь мэдээж одоо алга болно те хүн өөрийнхөө бодол сэтгэлийг өөрчилнө. Тэгээ ер нь хоёлаа бас йогийн талаар ярилцъя гэж бодож байна л да. Давуу талууд бол зөндөө болцсон. Тэгэнгүүт манайхан бас мэддэг болоод тэгээ нилээдгүй хугацаа өнгөрөөд зөндөө болоод өдөр тутмынхаа амьдралд хүртэл нэг юм маяг болгоцсон биз дээ те. Тэнгүүдээ нөгөө агаарын йог гэж байгаа шүү дээ. Би бас гайхаад байдаг хаа агаарын йог ер нь яг юугаараа илүү давуу талтай гэдэг юм бол гин. За
одоо мейкапаа ингээд амар олон жил хийж явахдаа нөгөө нэг амар цаг наргүй ажилласан. Амьдралын буруу хөвшилтэй. Би өөрийнхөө ажил мэргэжлийн хувьд амжилт гаргаад байгаа боловч нөгөө энийг амар гоё менеж хийхгүй учраас нөгөө өөрийнхөө эрүүл мэндийг амар алдаад исэн. Тэгээд тэрийг анзаараагүй. Ингээд хуян бүр амар ихсэл мөр тэгээ бүр ингээл өндөр том болоод тэгээд хуян ихсэнгүү толгоо өвдөнгүүт бүтээмж буураад гэтэл мейкап гэдэг чинь өөр үйлчлэгээний ажилтан би хэний ч үдээс хараад хүмүүсийг зангидаж тосч авч болохгүй дандаа сайн байна та гэл инээмсэгжил огтны манай ажлын угаас хамгийн чухал зүйл тэгэнгүүт би хамгийн анх удаа йогоор хичээлж үзэхдээ яг өөрөө батсан байхгүй юу. Тухайн үед йогийн талаарх одоо хүмүүс юу гэж хүлээж авдаг байсан. Гэхдээ яг би ингээ ярилцаад үзэхэд ихэнх хүмүүс яг ингэж хуваагдсан юм байлээ. Ийм урч харваараа өмсөд тэ ингээ суудсан хүмүүсээр хүлээж аваад би ямар нэгэн шашин шүтдэггүй би энийг хийхгүй гэж боддог. Зарим хүмүүс нь надад сонголт байхгүй энийг тусдаа ийм те сонголт хийдэг ийм хүмүүс хийдэг гэж хүлээж авдаг байсан юм шиг байгаа. Тэгтэл би яг тэнд явж үзсний дараа хүн болгоны ингээд нөө йогоос хүсэж байгаа хэрэгцээ нь өөр ирдэг. Миний хамгийн анхны хэрэгцээ миний ингээд нөгөө нэг сонголт юм жоохон хөшөөн болсон юм шиг өөрт мэдрэмж төрөөд нугардаг байсан багада. Тэгээд айгүй олон жил нугардаг байжгаад тэгээд 8 дахь ангиас ингээ хайсан. За тэгэнгүүт ингээд багтаа суусан тэр нөгөө сонголт гэдэг юм чигээрээс насан туршдаа арилдаггүй юм байна л да. Гэтэл нөгөө мейкап гэдэг чинь яг ингээд нөгөө нэг миллиметрээр одоо зураач хүмүүс шиг гэсэн ингээд зогсоо ажил нэг байрнаа л зогсоод идэг. Ядаж ингээд хит хитэн алхамч хийдэггүй те. Тэгээд энэ маань хөдөлгөөний дутагдлыг айгүй оролцсон. Тэгээд яг дээр очиод миний би амар хүчсэн байсан юм байна. Амар юм байсан юм байна. Дээрэс нь би шүн хангалттай 8 цаг нойроо авдаггүй байсан юм байна гэд ингээд өөрөө өөртөө ярилцаад бүх зүйлийн хариултыг олж авч байгаа байхгүй. Эндээс йогийн давуу талыг мэдчих авсан байхгүй. Йог гэдэг маань өөрөө нөгөө очиод багшаас ингээд хүн болгон би тормаараа энэ скол миний сэтгэл сан амар онцгүй энэ скол миний нуруу өвдөд байна гэж очдог боловч өөрийнхөө бие организмтайгаа ярилцаад тэрийг олоод авчт юм байна. Би нуруу өвжин гэж очиж байгаа нээсээ шаал өөр тэрнээс давсан илүү завур байгааг ингээд биенээсээ мэдээд авдаг. Гэтэл өнөөдрийн бидний завгүй амьдралын хэмнэл бүх зүйл дандаа юм яардаг темп суулгах учраас өөрөө өөртөө ярилцах цаг зав хийзэж гардаггүй. За бүр ялангуяа эмэгтэйчүүдэд ихэнх цагаа ингээ хүүхдэд зориулдаг. Тэгээд эндээс би яг дээрээс очиод надаа ингээд ямар ч илүүдэлчин байхгүй байгаа хэрнээсээ миний ингээд хөлийн судасны ингээд бүдүүрх гээд тэ ингээд булчин аюу амархан чангардаг болсон юм байна. Дээрээс нь би ингээд амар удаа ингээд за нэг 4-5 хүн бодлаа гэхэд 2 3 4 цаг би ингээд ийм ойрхон зайд хараагаа ингээд тогтоож харж ирсэн аа. Холын харааг 30 минут тутамд ингэж тогтоож ингэж нүднийхээ харааг шилжүүлэх ёстойгоо мэддэггүй байсан. Тэнд очиод мэдэж авсан. Ийм учраас миний ойрын хараа ингэж муудаал байсан юм байна гэдэг ч юм уу те. Тэгээ хүн өөрөө өөртөө ярилцаж өөрийгөө оншлно гэдэг өөр айгүй чухал юм байлээ. Тэгээд йогоор хичээлж эхлээд тэр үед нөгөө агаарын йог тайд маань мэдж байгаа бол нөгөө камертоны нөгөө 2 ийм бэрүүд идэв шүү дээ тий. 3 охиныхан хичээлж байхад би энийг бүр олон жилийн өмнө бараг 10 жилийн өмнө харж ирсэн байхгүй. Энийг яг нөгөө нэг ийм паблик бишээр ингээд нөгөө нэг хүмүүс агарын гимнастик шиг хийдэг байсан юм болов уу гэж би анзаарсан. За тэгээд хүн болгон агарын йогыг ингээд нөгөө нэг өөрөөсөө амар ингэж хол хүлээж авдаг. Тусдаа сонголттой хүмүүс хийдэг тий. Эсвэл газрын йог хийж байгаа дараа нь агарын йог хийдэг гэсэн юм ойлголттой байгаадсан. За тэгээд миний хамгийн анхны үдсэн зүйл юу вэ гэхээр газрын йогоор та өөрөө 3 сар хичээлэх болон агарын йогоор 1 сар хичээлэх үр дүн шал анги байд юм байна. Маш хурдан байд юм байна. Агарын йог те савлгаан дээр хийж байгаа тэнцвэр гэдэг зүйл өөрөө хүнд өгж байгаа үр дүн болон тэр энергийн хувьд бол тэр хүнд маш хурдан үр дүнгээ ялчгүй үзүүлдэг юм байна. Тэгэхээр энийг тийм ээ хүн болгон яг одоо энэ зургийг харж байгаа чи хүртэл хийх боломжтой гэдэг өнцгөөс нь би энийг хүргэх хэрэгтэй байна. Тэгэхээр агарын йог гэдэг студийг нээгээд шийдээд багшийн сургалтанд газрын йогоор сурсныхаа дараа өөрөө нөгөө юм тэр давг одоо цирк оройгоос унжуулад ийм 2 салаа дав унжуулад ингээд авирж бие ороож унжмандаг ийм цирк үзүүлбэр хийдэг гэсэн байхгүй. Тэгээ тэрнтэйгээ уялдуулаад хийсэн. Тэгээд Таиландд одоо нэг олон улсын яг тэр агарын йогийн багш нарын мэрэгжил дэвшлүүлэх сургалтанд суугаад тэнд эмчилгээний агарын йог гэдэг чиглэлээр суралцаад тэгээд одоо яг тэрнээс хойшоо бүх хүнд
тий агарын яг гэдэг бол өнөөдөр чи зүгээр ингээ өвдөөд би чинь жилээд хөдөлгөөн дутагтаад байвал чи хийх боломжтой гэдэг зүйлийг бас ойлголтыг өгч чадсан байх гэж бодож байна. Тэгээд манайх Монголын агарын йогийн холбоо төрийн бус байгууллага гэдэг байгууллага байгуулад миний зорилго маань өөрөө эрүүл мэндийг түгэх йогоос би хийжээч ерөөсөө ашиг аавна гэж ажиллаж байгаагүй. 21 аймагт бүх хүмүүст энийг яг хүргэх 21 аймагт багш нарыг бэлдээ гэж шийдээд тусдаа одоо яг тэр мэрэгжлийн агарын йогийн багштайгаа хамт 21 аймагт багш нарыг бэлдсэн. Тэгээд зарим нь бол арио гэдэг нэрийн доор явсан, зарим нь бол өөрийнхөө студийг нэгээд явсан. Гэхдээ эцсийн бүлэгтээ зорилго нь зөв амьдралын хэвшинчлийг түгэх гэдэг зорилготойгоор одоо бол манайхаас 88 агарын йогийн багш нар ингээд төгсөөд гарсан байгаа. Тэгээд энэнгээрээ бүр ингээд удаан ажиллаад өөрсдийн гэсэн шамнартай олоод тий ахаа тэндээс шамнар төрөөд гэд ингээд явж байгаа зүйлүүч байна. Тэгээд ялчгүй йог гэдэг бол өөрөө ажлын бүтээмжтэй амар ингээд нийлдэг. Би ингээд яг анзаархлаар йога ярихлаараа миний хоол ингээд айгүй намхан болол явчихсан юм байлаа. Тэгээд йог чинь яалтчгүй нөгөө нэг та ямар ажил мэргэжил хийдэг, ямар одоо хүүсний хитэн настай байхаас хамаарахгүйгээр сургуулийн сурагчаал тэр хүүхдийн одоо амьдралын чанар, сурлагын чанар бүх зүйлд нөлөөлнө. Та одоо ингээд гинтийн одоо ямар нэгэн зүйл амьдрал чинь тохиолдсон бол яаж тэр зүйлийг арай жоохон ингээд хөнгөн хэлбэрээр өөрийнхөө сэтгэл зүй хүнд төвшөнд гэмтээхгүй хүртэл гэмтээхгүйгээр одоо тэр арга хэмжээг авах вэ гэдэг ийм арга барилыг сургах. Йог гэдэг өөрөө яг ингээд чагсаагаад бичээ те тим юмыг хүргэн гэх юм бол дуусахгүй айгүй их юм байгаа. Тэндээс хүн болгон нөгөө нэг өөрсдийнхөө хариултыг олж аваад гардаг. Үнэхээр гоё. Тэгээд энийг ер нь бол өдөр болгон та бүхэн өдөр болгон харж байгаа бах те фэйсбүүкээс ихээр биш, багаар биш зөвхөн тогтмол хийгээд хөвшил болгох өглөөний цай биднэрт өдөр болгоны тэр өдрийн ажлын бүтээмжийн энергийг тодорхойлдог шиг яг л тийм гоё өглөөний йог заамжгүй бол өдрийнхөө дундуур одоо сэргээх йог эсвэл орой альчаал тайлах маягаар ингээд заавал 1 цаг хийх албагүй шүү дээ 20-30 минут байгаа газартаа хийх. Бяцлаглалын хувьд бол ингээд яг ингээд йогоор хичээлэл өстө йог бяцлал гэж нэг хэсэг амар ярьдаг байлаа л да. Гэхдээ бяцлал гэдэг маань одоо нөгөө тухайн орчноос одоо энэ бол миний л ойлголт юу яагаад гэвэл би бяцлаглаар гүн гүнзгий явсан хүн ерөөсөө биш. Таныг одоо ингээд нөгөө нэг бүх одоо сэтгэл зовоосон болон баярлуулсан тэр бүх юм сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээс болон бодлуудаас тусгаарлаад зөвхөн нэг зүйл дээр ингээд төвлөрүүлээд бодлогоо авчиж чадж байгаа тэр зүйлийг бид нэр бяцлал хийнэ гэж ярих бах миний бодлоор. Энэ маань ямар ч байдлаар илэрч болно. Жишээ нь би өглөө 6 цагт очиод тэг ингээд нүүр будаад ингээд ажиллахад нэг мэдхэд бид цаггүй надаа яг 2-3 цаг өнгөрсөн юм шигээр санагдаад аль хэдийн 7-8 цаг өнгөрсөн байждаг. Гэхдээ тэр хугацаанд би өрдөөсөө тэр хийж байгаа зүйлэл хийгээл хараад ингээл өнгөрж байгаа болохоос ш цаг хугацаа яаж өнгөрж байгааг мартах ч юм уу те. Тэр хугацаанд миний бие бол үнэхээр нэг хөдөлгөөндөө байсан учраас ятарсан байдаг. Гэхдээ бодол санаа яг дуртай зүйлээ хийгээд орчноос тасарсан байгаа учраас амар гой болцсон байдаг. Гэхдээ яг энийгээ бас ингээд менеж хийж зохицуулах те зураг зурах одоо баримлын шавраар юм хийх юу байж болтын хөгжим тоглох, дуу дуулах яг энэ бүх өөрсдийнхөө одоо нөгөө нэг олон хүмүүсийн нэрлэгээр стрессээ тайлах гэж хэлэх юм уу те яг тийм аргаар бид нэр бяцлаглалыг өөрсдөө ч мэдгүй хийж илээдэг. Заавал бяцлал гэдэг маань ямар нэгэн тустай орчинд очиод завилт суугаад одоо хийгээд байдаг зүйл заавал биш юм байна гэж бодсон. Тэгээд энийг амар гоё менеж хийж зохицуулж өөрийнхөө ямар ч ажил хийдэг байсан гэсэн тэр дуртай зүйлдээ жоохон ч гэсэн цаг гаргах. Энэ маань өөрөө бидний өдөр тутмын амьдралын одоо ийм түүрч байгаа асуудлуудаас төрж болоо гоё салгаж өгөө таны тархилаа гоё цэвэрлж өгөөд те рефреш хийгээд те эргээд маргаашийн таны ажил болон хичээл сургуулийг айгуу гоё бүтээмжтэй байхад нөлөөлнө гэж би хувьдаа боддог. Тэгээд энийг бол нөгөө юм бүхэн амар олон талтай, олон үнцгтэй байдаг учраас яг энэ ийм байх хэрэгтэй гэж юу нь бол жоохон ярьдаггүй. Гэхдээ миний хувьд бол одоо ингээд нүр будалтын багшийг хийгээд бол одоо ингээд тасралтгүй 11 жил бол болсон байна. Гэхдээ энэ хугацаанд зөвхөн би заагаад байсан юм уу гэхээр үгүй. Шавнар тэнд суралцгаад ирж байгаа хүмүүс өөрсдөө надад маш их зүйлийг заагаад идэг. Тэгэхээр энд нөгөө нэг энэ яг ийм гэсэн онол дээр хизэж зогсож болохгүй гэдгийг амар сайн ойлгосон. Эндээс суралцж байгаа хүмүүсээсээ эргүүлээ дахиад дараагийн хүмүүстэй заах. Ингээд заах гэдэг ч юм уу те ингээд явчт юм байна. Тэгээд амьдралд таарж байгаа хүн болгон бас өөрөө ингээд амар гоё одоо
өөртөө ч мэдгүйгээр сайн болон муу зүйлийн багш болоод явчихдаг шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд бол яг ингээд йогийн багш хийжсэн одоо л йогийн багшаа хийхгүй байгаа л да. Тэгээд нүүр будалтын багш хийжсэн энэ бүх хугацаанд нэг суралцсан зүйл юу вэ гэхээр та ингээд яг л одоо шинжлэх ухаанаар батлагдсан тий тэр зүйлийн техникийг яг ингэж цаана бусад бүх зүйл дээр тухайн хүнтэй ярилцаж одоо тэр зүйлийг заах хэрэгтэй гэдгийг амар сайн бас ойлгож авсан. Тэгээд яг хоо багш хүний хувьд нөгөө нэг үзэл бодлыг айгүй тийм тулгаж болохгүй юм шиг бас санагддаг. Тэгээд үргэлж тэр хүнд нөгөө асуултыг тавьж өөрөөр нь өөрийг нь олуулах. Ямар ч зүйл байсан гэсэн, йог байсан ч гэсэн, мейкап байсан ч гэсэн би энийг чадах уу, чадахгүй юу? Яг үнэндээ ингээд 10 хүний 9 нь эрэхтэй өөрийнхөө талаар надаас мэдхийг хүсэж байдаг байхгүй юу? Нэгсэн чинь ингэсэн байхгүй юу? Би ингэж гинэ үү? Би тэгж гинэ үү? Анзаарахгүй сайн анзаарахгүй болохоос ш би өөрөө ч магадгүй хаяа тэгээ явж идэг. Тэгэнгүүт хүн яг нөгөө ихтгэл төрсэн хүн дээрээсээ очиж асуултын хариултыг хайж ингээд явж идэг. Тэгээ сүүлийн үед их хвчлэн төлхөө одоо 2000-аас хойш оны өсвөр насны яг ингээд мэргэжил сонголт болон амьдрал дээр гараад явж байгаа хүмүүстэй би өөрөө төлхөө ажиллаж байгаа учраас тэр хүмүүсийн нас сэтгэл зүйн онцлогийг одоо мэдрэхийн тулд тэр хүмүүстэйгээ ижилхэн дуу хөгжим сонсох, ижилхэн зүйлийг ингээд харах, үзхийг хичээх юуг илүү сонирхож байгаа юм ямар ютуберыг илүү ингээд үзэж байгаа ингээд тэр болгоныг ингээд мэдрэхийг аягүй хичээдэг. Тэгжээч бас яг тухайн цаг үеийнхаа чиг хандлагыг мэдэж одоо нөгөө ажилдаа бас ханддаг гэсэн үг. Сүүлийн үед бол өсвөр насныхантайгаа ингээд ажиллах тэдний ертөнцийг мэдрэх бас надад амар гоё сонирн байгаа. Тэгээд нэг л мэдхэд өөрөө ирэхгүй би чиний насан дээр хахад гэдэг үг. Аман дээр гараад ирчээ гэдэг шиг яг тэдний насан дээр би ингээд мэрэгчлээ сонгож яах вэ ийх үү гэдэг дээр амар эргэлзэж явж исэн бол өнөөдөр яг тэр бүхнийг нь зөвлөдөг, бас нөлөөлдөг, заримд нь буруугаарч нөлөөлж магадгүй тийм мэдээвдээ тийм хэмжээнд хүрсэн байна. Тэгэхээр альва зүйл дээр одоо би ингээд сүүлийн үеийн ажлынхаа зүйлээс ингээд харахад эцэг эхүүд ингээд нөгөө хүүхдүүдтэйгээ амар сайн ярилцах хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрийнхөө үзэл бодол болон өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хүүхдийнхээ үзэл бодол, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлөөс жоохон салгаж ойлгоод яг чи яг юу гэж бодож байгаа энэ нэг хой хүн ертөнц нэг мөрөөдөлтэй нэг юм ертөнцтэй хүн бий болж байгаа гэдгийг гой хүлээн зөвшөөрч яг гой том хүмүүс шиг харилцах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгээд энэ дээрээс үл ойлголцол үүсээд ирэхлээр л хүүхдүүд яг дандаа нөгөө нэг өөрийг нь дэмжих хэнийг хайхын тулд хин нэг нь л ингээд асуулт зугаал би нэг чадхал ингээд болоо тийх болоо гэдэг зүйл айгүй хүүст юм шиг байна. Гэтэ ер нь та ингээд ажигтаад хад одоо 2000-ад оны залуустай ер нь ойроо нэгж штт. Тэгэнгүүт одоо давуу тал сул талууд нь нилээдгүйх байгаах те та яг юу гэж анзарч байна? Өөртөө амар ажилдаг болсон тэр хүүхдүүд ингээд миний бодол санаа, миний сэтгэл зүйн байдал миний ингээд хүсэл өөрөө юу билээ гэдгээ амар сайн ялгаж салгаж мэддэг. Бид нар бол яалччгүй аав ээжийн үгээр айгүйх явдаг байсан юм билээ. Одоо зөвхөн би биш миний ингээд бүхэл найзтай ингээд харахад ирээдүйн төлөвлөгөө бүх зүйл гэр орныхандаага шийддэг. Гэтэл одоо хүүхдүүд бол нөгөө өөрсдөө хит их албатгаа байцсан. Би анзаархад одоо ингээд би бас өөрийгөө айгүй их албацдаг байсан юм шиг. Ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг зарчим байна. Гэрийнхэн тулгаагүйсэн ч автоматар өөрийгөө тэгдэг байсан. Гэтэл одооны хүүхдүүд ингээд яг нэг л мэдгээд одооны хүүхдүүд гэж яриад байгаа байхгүй. Яалччгүй л нэг юм мэдээлэл авдаг сувг болгон тэр ингээд мэдээлэл хүргэж байгаа бүх зүйл нь амар гоё нээлттэй болцсон. Тэр хэрээрээ өөртөө туулаагүй ч хүний туулснаас ингээд үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа зүйлийнх нь хүрээнд тэлэгдээд өөрийгөө амар сайн сонсох хэвээр, өөрийгөө мэдэх хэвээр, өөрийгөө ажиглая гэдэг зүйлийг аягүй сайн мэддэг болсон юм болов гэж анзаараад байгаа. Дуртай зүйлээ хийх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгтээ яг энэ дээр нөгөө хувь хүн болгоны үзэл бодол нь өөрлөлтөө. Тэгээ миний онцлог нь өөрөө дандаа нөгөө эмэгтэйчүүдтэй амар ажилдаг. Дандаа охтууд байдаг учраас охтуудад үргэлж нөгөө нэг амар гоё өөртөө ихтэй байх хэрэгтэй гэдэг зүйлийг би өгөхийг хүсдэг. Чи амар хөөрхөн. Чи бүх юмнаас амар хөөрхөн. Тэ юмд аягүй гоё юм чиний харж байгаа үнцэг өөрөө гоё ингээд эрэг тэнд ингээд 10 асуудал байхад нэг ингээ гоё болж байгаа бүж байгаа талыг нь хараад хийдэг байх хэрэгтэй. Тийм хэмжээний зүгээр гоё өөдрөг байх хэрэгтэй. Тэгхийн бол ер нь цаашдаа хүн ер нь тэгээд энергиээр гоё өөдрөг гоё зүйлийг татаад явчтай юм шиг надад санагддаг байхгүй. Хүрээлэл, ажил төрөл юу гэдэг бүх зүйлийг яг тэгээд татна. 10 гоё юм байхад нэг ширхэг болохгүй зүйлийг хараад байвал за чи яг нэг
Тэ өөрийнхөө ертөнц болоо өөрийнхөө юмыг харах өнцөгт амар сайн анхаарал хандуулах хэрэгтэй. Юмд одоо ингээд дандаа ийм хохирогчийн сэтгэл зүгээр ч юм уу те ханддаг хүмүүс гэж бас байна хэсэг бүлэг те. Яг энэ хандлагыг юунаас болж бий болж гарч ирээд байна. Энэ дээрээ бас ингээд жоохон өөрчлөлт хийх юм бол энэ маань өөрөө цаашаа нийгэмтэй харилцах болон хүмүүстэй харилцах ажлаар харилцах бүх харилцаа хандлаган дээр надаа ийм анзаардаг юм шиг санагддаг. Надаа нэр би түрүү яг хэлье гэж бодож мартах чинь TV5 телевиз дээр би яг 10 жилийн өмнө бүр хамгийн мейкап артистлаад хамгийн анхныхаа нэвтрүүлэгт оролцож исэн байхгүй юу. Хамгийн анхныхаа ингээд нэвтрүүлэгт ороходтой хамаг хөөс гоожол ингээд юм асуунгууд асууж байгаа юу асууж байгааг би ингээ ойлгодгүй. Яна юу гэж хариулах вэ гэж бодонгол ингээл хөөс гоожол сандраал хоолоо салгалаад тэр үе маань бас ингээ амар гоё санаанд ороод байна. Тэгээд TV5 телевизтэй нөгөө миний ажил амьдралын гараа бас амар гоё салчгүй холбоотой. Миний хамгийн анхны ажиллаж исэн нөгөө киноны нүүр бодолтын ажил маань бас TV5-аас хийжсэн Алангт кино байсан. Тэгээд тэрнээс хашаага бол амар олон гоё уран бүтээлтэй ингээд урилгаар бас аягүй их ажилласан. Тэгээд TV5-д бас амар гоё санагддаг. Тэгээ өнөөдөр ингээ энд суусан чи яалчгүй ингээл бүр ингээд ажиллаж эхэлсэн үеийн дорсомжууд ингээд толгойд орж ирээд хөврөд хүний ингээд дотоод гоо сайхан дотоод одоо өөртөө юу болж байгаа тэр бүгдийг ингээд даван туулах чадварыг өгч чинь илүү гоё энерги цацруулах боломжийг өгч чинь. Тэгээ тэр ажлууд нь үнэхээр одоо бахарахгүй байхын аргагүй гоё ийм үнтэй ярилцахс надад гоё ялла. Тэгээд таныг яг сүүлийн удаа манай үзэгчдэд зориулаад тэр зма эмэгтэй хүмүүст бас өсвөр насны охтуудад зориулаад гоё ийм зөвлөгөө өгөөч гэж. За сая ингээ яриан дундаас нь би анх нөгөө нэг яагаад йогоор хичээлэх болсон бас нэг шалтгаанаа саналаа л да. Баланс гэдэг зүйлийг аягүй сурах гэж одоо өсвөр насн дээрээ болон одоо яг тэрнтэй 20-с 25 нас хүртэлх ингээд өөрийгөө ингээ харах юм бол нөгөө сэтгэл зүйн хувьд бол ингээд нөгөө нэг юм дундчийг хизээч барьдаггүй. Нэг бол амар дээд үнцэг, эсвэл амар доод үнцэгт нь аливаа зүйлийг хийхдээ бүх юм дээр надаа ингээ харахаар гой зүйлээс нь ч муухай зүйлээс нь ч донтож хийгээд байдгийм байна да гэдэг нэг ийм зүйлийг олж мэдээд йогийн бүр хамгийн гой санагдсан зүйл нь энэ тэнцвэр гэдэг зүйлийг хүнд сургах гэж. Тэнцвэр гэдэг маань ажил амьдрал болон харилцаа өөрийнхөө сэтгэл зүйн дээр бүх зүйл дээр тэнцвэр гэдэг юм байх хэвээр, балансыг барих хэвээр гэдэг юм байдаг гэдгийг мэдэж аваад за энэ дээр би амар дутагдaltaй хүн юм байна шүү те. Баланс гэдэг зүйлийг би ингээд тэнцвүүлж чаддаггүй юм байна гэдгийг одоо анх зориг болгож одоо йога хийж байхдаа аюул сэтгэл зүйн анзаарч хийдэг байлаа л да. За энэ маань тэгээд йогийн тэнцвэрийн дасгал хийхэд амар анзаарагдана. Та тэ ямар дасгал дээр ямар алдаа гаргаснаас хамаарат та хин нэгэнд гонцсон байгаа мó, та стресстэй байгаа мó, тэ таны сэтгэл санаа савлгаатай байгаа мó гэдэг бүх юм маань ингээд мэддэгдэг. Сайн багш бол шууд ингээд хараад бүгдийг ингээд мэдэрч идэг. Жохон дасгал хийлээ. Та яг энтэйг ажиллах хэрэгтэй байх шүү. Тэ эсвэл энэ хэсэг чи өвдсөн байх шүү гэд ингээд хэлээд өгдөг. За тэгэхэд энийг анх мэдэж аваад айгүй олон хүнстэй нэг хэсэг ч ингээл хуваалцахыг айгүй хичээсэн. Гэхдээ одоо болтол миний ингээ хичээж байгаа зүйл эмгтэйл хүн юм болсон хойно те энэ миний бас ийм багаасаа ийм тогтцсон нэг ийм хараншин байгаа яг нэг энэ нэг тэнцвэрийг барьж чадахгүй савлуулаад идэх сэтгэл санааны савлгаа гэдэг зүйлийг айгүй гоё хэмжээнд нь барьж өгөхийг хичээж байгаарэ тий. Энийг бол би хүн болгонд хэлмээр санагддаг. Энэ сэтгэл санааны савлгаа болон аливаад хандах хандлага маань өөрөө хит дээд доод түвшиндээ очиод тахлаар тэр хүний сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсэж тэр маань удаан хугацаанд явснараа өөрийн бие организм руу орж ингэж гэмтэл өвдөлт биднэрт ингээ мэдрүүлж эхэлдэг. Энийхээ хүмүүс өдөртөө нэг 10 минут 20 минут нүдэн анаад за би яг яаж ийн. За эсвэл хамгийн энгийн арга бол нөгөө дэвтэртэй харилцах тий. Дэвтэр дээр өнөөдөр юу тохиолдоод би юм онцгүй байгаа юм бэ? Юу болоод би энэ ажлыг хийж чадахгүй байгаа юм бэ? Сайн талыг нь муу талыг нь чагсааж бичих ч юм уу тий. Тэндээс эргээд өөрийгөө яг толинд харж байгаа юм шиг харах ч юм уу. Энэ аргууд айгүй гоё үр дүнтэй санагддаг. Тэг хүн болгоны одоо тэр өөртөө ихтгэлтэй байдал, итгэлгүй байдал бүх зүйл ялчгүй энтэй бас холбогддог. Тэгэхээр одоо гоё сэтгэл санааны хувьд баланс гэдэг зүйлийг те ажил амьдралын хувьд те нэгийг нь хит их төлөхгүй, нэгийг нь хит багдуулахгүйгээр ингээд тэнцвэртэйгээр авч явах яг энийг өдөртөнд ав гоё хөвшил болгож байгаарэ гэж бас хүмүүст хэлмээр санагдчихэв. Тэгээд энэ бол миний одоо ингээд өнөөдөр те дэлхийн аврагын тэмцээнд би 5 удаа ороод 4 шагнал авахд
Миний амьдралын эхний жилүүдийн маш тэнцвэргүй амьдсан маань бол нөлөөлсөн. Яагаад гэхээр хүн болгон хэвийн ажилдаг цагаас хэтрүүлэн ажилласан. Эргээд тэрний маань сөрөг үр дагавар ялчгүй миний биеийн дээр гарч ирж байгаа юм. Амархан ингээл хуян хөөрөх те нурууд алийцсан хүзүү шохоодсон гэдэг ч юм уу те. Ингээд айгүй олон зүйлээр илэрч гарч ирж байгаа. Тэгэхээр юм болгон өөрийнхөө одоо сайн талынхаа төлөөсийг өгж байгаа шиг одоо те муу талыг бас ингээд таны бие организм дээр сэтгэл санааны болон таны одоо амьдралын буруу хөвшлийн ингээд зөв менеж хийж чадаагүй зүйлийг чинь ингээд илрүүлээд гаргаад идэг. Тэгэхээр амар дуртай ажиллаа хийж явахдаа хүртэл яг гоо ингээд цагаа тогтмол барих, нойроо тогтмол авах, өдөр болгон хайр сарчилгааг өөрийнхөө амьдралд гоо ингээд хөвшил болгох, хичнээн ядарсан байсан ч гэсэн нүрээ ингээд цэвэрлээд унтахыг бүр ингээд тэг шүдэ угаахта яг ижлэн авч үзэх яг энэ бүхнийг гоё хөвшил болгоорой гэж бас хэлмээр байна. Тэгээд өнөөдөр намайг нэвтрүүлэгтээ урьсан та бүхэндээ бас маш их баярлалаа. Бидэнтэй хамт байсан та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. За энэ нэвтрүүлэг та бүхэнд маш гоё энергийг түгээн гэдэгт итгэлтэй байна. За дараагийн дугаараар иргэ уулзтлаа. Баяртай.